Илгэндээ хайртай хүмүүсийн хувьд яг энэ лайк дараад үлдээчээрээ таны илгэний эрүүл мэндэд маш их аж тустай хүнсийг би яг одоо хэлэх гэж байна. За яг энэ эрүүл мэндэд одоо илүү сайнаар нөлөөлж байгаа тэр дундаа илгэний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж байгаа хүнсийг үүргээр нь хоёр хувааж үзэж байгаа. За нэгдүгээрт нь илгэний дээр хоргоожуулах болон за мөн одоо цэвэршүүлэх үйл ажиллагааг дэмжих, хоёрт нь за эсрэлтийн эсрэг за мөн одоо антиоксидант буюу илгэний эсийг гэмтгээс хамгаалах энэ үүргүүдийг гүйцэтгэх гэсэн үг. За үүнд ямар хүнсүүд орох вэ гэвэл сонгон, саримс, за ус орж ийн, усыг сайн уужих ёстой. За цэцэгт байцаа, бөөрөнхий байцаа, за лимонтой ус, за хүрэн манжин, алим, ногоон цай, хушиг, за мөн одоо бүхэл бүрийн үр тарианы гурил, за будаанууд бол үүнд бас орж идэг. За мөн газар шим компани үйлдвэрлэдэг за артишок эрүүл мэндийн ундаа бол бас илгэний эрүүл мэндүүд их ач тустай. За ерөнхийдөө монголчууд бол мэддэг бас магтай артишок гэдэг одоо энэ ургамал нь өөрөө эрүүл мэндэд их олон ач тустай. Тэр дундаа илгэний эрүүл мэндэд их ач тустай байх нэ. Илгэний дээр хоргоожуулагт биес хорыг гадагшлуулахад бол маш ихээр сайн нөлөөлнө. За мөн одоо цусндах сахарын хэмжээг докторжуулах, за бөөр болон зүрхний үйл ажиллагааг дэмжих, хоол шингээлтийг сайжруулах одоо цэвч гашуур гэлтэнд бас их сайнаар нөлөөлөх олон талын ач тустай байх нэ. За тэгэхээр монголчуудын хувьд бол илгэний өвчлөөр маш их өвдөж асуурдаг учраас бид нэр илэг гэдэг эртнээ маш сайн хайрлаж түүнд ямар одоо хэрэгцээтэй зүйл байна, ямар хүнсүүд байна түүнийг маш сайн мэдэж тогтоож одоо амьдралынхаа хоол хүнсэнд илүү сайн оруулж хэрэглээрэй гэдэг үднээс өнөөдрийн зөвлөгөөг танд хүргэлээ.